нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал. Монгол улсын үндсэн хууль. Монгол улс 1924 оны 11-р сарын 26-ны өдөр анхдугаар үндсэн хууль, 1940 оны 6-р сарын 30-ны өдөр, 1960 оны 7-р сарын 6-ны өдөр, 1992 оны 1-р сарын 13-ны өдөр 4 удаа шинээр үндсэн хуулиа баталсан түүхтэй. Нэгдүгээр зүйл нэг Монгол улсад тусгаарлагдан бүрэн эрх төлөвлөр ноо. Бүгд найрамдах Монгол ард улсын ардын хурал 76 хоног хурлдаж 1992 оны 1-р сарын 13-ны өдөр ардчилсан шинэ үндсэн хуулийг оршил 6 бүлэг 70 зүйлтэйгээр баталсан билээ. Бидний ардчилсан үндсэн хууль гэж нэрлэдэг байгаа энэ дөрөвд үндсэн хууль бол түүхэнд онцгой улмөртэй онцгой хууль. Энэ хуулийг баталснаар бол Монголын ардчил бол бодиттой болох юм нөхцөл бол бүрдсэн юм. Одоо 92 онд баталсан тэр их бол одоо мөнхийн түүхэн баримтуулж үлдэх ёстой. За үндсэн хуулийг тогтоон батлахын тулд бол их хурлаас баг хурлыг байгуулж тусгай үүрэгтэй үндсэн хуулийг боловсруулж их хурлд оруулж ирэх юм үүрэгтэй баг хурлыг байгуулсан. Тэгэхээр баг хурл бол ажиллагаа бол бас сайн хийсэн л дээ. Олон удаа хэлэлцсэн үндсэн хуулиа, гадаадын хуулиудыг судалсан. За тэгээд их хурлд оруулж хилцүүлэхийн өмнө бол улс орон даяар хилцүүлсэн. Аймаг болгонд бол их хурл баг хурлын гишүүд бол одоо үндсэн хуулиа хилцүүлсэн шүү дээ. Ингэснээр бол үндсэн хуулийн одоо бэлтгэл ажиллаж хилцүүлсэн нөхцөлч одоо онцгой сайн явагдсан гэж би бодож байна. За үндсэн хуулийг тогтоон баталсан тэр их хурлын танхим бол түүхэнд бол ерөөсөн дахин давтагдахгүй тийм танхим гэж боддог. Ажил мэргэжлийн за төлөөллийн хувьд тэгээд ажлын дуршлага тэр бүх талаа одоо хамарсан тийм болон одоо хүмүүс бол үндсэн хуулийг батлахад оролцсон нь бол түүхэнд анхлуудаа юм байна. Дөрөв дэх ардчилсан үндсэн хууль бол Монгол орны хувьд монголчуудын хувьд цоо шинэ соёл иргэншлийг авчирсан чухал хуулиа гэж. Энэ үндсэн хуулиар Монгол улсад бол хүнээ дээдэлсэн, хүний эрх хэрэгчлөөг хуулиар баталгаажуулсан, хувийн өмчийг зөвшөөрсөн, чөлөө тэвлэл, үг хэлэх, хэвлэн нийтлэх хэрэгчлөө, шудраг шүүхийг бий болгох зорилтыг тавьж үүнийг баталгаажуулсан ач холбогдолтой чухал хуулиа. Олон амжилтууд их байна. Өөрсдийн шимжилтүүд их болсон. Үүгээр энэ үндсэн хуулийн ач холбогдол оршин. Нөгөө талаар хувийн өмч яаж хөгжөв гэдэг нь их чухал болсон нэг гэдгийг бид мэднэ шүү дээ. Малыг хөгжилсөн, орон сууцыг хөгжилсөн. Малаа 25 сая хүрэх гэж чаддгүй байсан орон шүү дээ. Одоо хэдэн малтай боллоо. Гэх мэтэр юм одоо сонгодог баримт жишээнүүд бол маш их байна л да. Тэгэхээр энэ үндсэн хуулийн ач холбогдол бол хамгийн гол нь үндсэн хуулиа мэдэх сахих явдал гэж ингэж ойлгол сайн. Үндсэн хуулийн төгсгөлч гэж бичсэн байгаа мэдэх тун сахих тун гэж. Жишээлбэл иргэдийн журам дүүрэг гэж байгаа. Ёсчлон биелүүлэх журам дүүрэг гэдэг. Энийг бол ямар нэгэн хэмжээгээр иргэдэд одоо их сайн хүргэж, ойлгуулж, ач холбогдлыг хэлж, энэ үндсэн хуулийн заалтыг сахиж биелүүлдэг ийм одоо хэвшил бий болох нь ач холбогдолтой гэж үздэг. Шинэ гарч ирсэн уур амьсгал, шинэ нэмийг одоо олон түмэн дэмжиж байсан тэр нь юугаар илэрч яах нөхлөө зэрэг жишээ нь миний одоо өрсөлдсөн хүн бол манай Баян Хүнжүү сумын тухайн үеийн сум нэгдлийн дарга Нэргүү гэж одоо хүн байлаа. Нэргүү дарга бол сум нэгдлийн даргаар одоо 20 гаруй жил ажилласан орон нутагтаа их алдартай олон хүнийг одоо бол амьдралд нь залгуулсан юм их сайхан хүн байсан боловч одоо очоод өрсөлдөж байгаа 20 одоо 7-8-тай одоо залууд 64% санал өгчээсэн л да. Тэгэхээр энэ бол бас тэр нийгмийн өөрчлөлт хүмүүсүүд одоо шинэ нийгмийг хүсэн мөрөөж исэн тийм зүйл нь бол нийгмийн ухамсартыг шингэсэн байсан тийм үг гэж
ойлгож байгаа. Өмнө нь бол та бүхэн мэдж байгаа бүгдээрээ одоо нам төвтэй засаглалын хэлбэр байлаа шүү дээ. Нэг нам дээр төвлөрөө тэр нам нь бол засгийн бүх эрхийг барьдаг ийм тогтолцоог халаад дэлхийн жишгийг болсон одоо энэ парламент тогтолцоог сонгосон ийм зүйл юм. Энэ бол мэдээж хэрэг цоо шин одоо асуудал байгаа. Марксизмын онолоор бол энэ формацийн үзэл санаа буюу одоо дэлхийн дээдийн жишг бол ингээд 5 нийгмийг дамждаг. Тэгээ одоо социализм коммунизмыг заавал байгуулах хэрэгтэй байна гэдэг тэр ангийн тэмцлийн онол дээр тулгуурсан зүйлд итгээд ингээд одоо их гүрний нөлөөгөөр социализм байгуулна гэж яваад байсан энэ алдаагаа ухамсарлаад нийт хүн төрөлхтний одоо хөгжлийн жишг болсон зах зээлийн гэж ярьдаг. Хүнд өөрт нь хүн өөрөө болцоотой байж нийгэм хөгждөг тэр хүний идэвхийг гаргаж ирсэн тэр зүйлийг бол үндсэн хуулиар гаргаж ир тавьсан. Өөрөөр хэлбэл бид нар одоо нөгөө энгийн үгээр хэлэх юм бол нөгөө төлөвлөгөөт социалист эдийн засгаас бол зах зээлийн эдийн засаг руу шилжсэн гэдгээрээ цоош нь одоо амьдралын хэв маяг цоош нь одоо эдийн засгийн хөгжлийн чиг баримжаа ийм болсон ийм зүйл. Бүгд найрамд Монгол ард улсын анхны ерөнхийлөгч Очир Батгой хэлэхдээ бид нар одоо энэ үндсэн одоо гол энэ хуулиа батлах гэж энэ үеэлээс оролцож байгаа нь бидний одоо хариуцлага үүнээс гадна бидний нэр төр бид нар бол их аз жаргалтай хүмүүсээ гэж тодтогч хэлж ирснийг одоо би бас тодхон санаж байна. Тэгээ тэр үндсэн хууль баталцах тэр удаагийн сонгуульд 9 эмэгтэй хүн байсан. Тэгээ энэ хуулийг батлах явцад бол олон асуудал дээр одоо хоорондоо одоо маргаан одоо үзэл бодлын ийм саналын одоо өрсөлдөөн одоо ийм юу бол явагдаж байсан. За энд бол хамгийн одоо тод санаж байгаагаар одоо энэ төрийн сүлд төрийн бэлэг тэмдэг одоо ялангуяа төрийн сүлдэн дээр бол бас олон янзын сүлдний зураг ирж олон ургалч үзлэр одоо өрсөлдөж байж одоо энэ сүлд бол батлагдж байсныг би тодхон санаж байна. За энэ хууль бол одоо үзэл юу санаа нь бол одоо тэнцвэртэй. За хүн бүхэн одоо дагаж мөрдөх ёстой ийм одоо үндсэн хуулийг одоо Монгол улсынхаа үндсэн хуулийг бол бид баталсан юм а гэж ингэж ойлгож явдаг. Тэр 76 өдрүүд бол ширүүн их маргаантай халуухан өдрүүд болж өнгөрсөн. Тэгээ энэ халуун өдрүүд тэнд хоёроход бол жишээлх юм бол хүн болгон энэ депутат болгон их идэвхтэй оролцсон. Чин сэтгэлийн үгээ хэлж одоо нягтарч ярилцаж яасан юм шүү дээ. Батлсан юм шүү дээ. Ер нь бол зүйл болгон дээр цэг таслал болгоныг хэлцэж байсан. Тэгээ радио телевиз хэвд мэдээлэл байгууллагууд бол өдөр жишээнгүй нийтэлж тайлбарлаж таниулж байсан л та. Жишээлбэл радио бол бүхэл бүтэн хэлбэрээр нь шууд явуулж ирсэн. Одоо 76 хоногийн бүх процессын бичлэг бол Монголын радиогийн алтан сан хүмүүрэгт одоо хадгалагдж байна. Тэнд тоомчид, сэтгүүлчид, инженер техникийн ажилтнууд, найруулагч нар оролцсон ийм юм байгаа. Ер нь бол үндсэн хуулиа дүгнж хэлэх юм бол миний хувьд ийм л нэг ойлгоц явдаг хүн байгаа юм. Тэр нь юу гэвэл бид нэгдүгээрт Монгол улс өөрөө мэдээж өөрөө төр засгаа байгуулдаг. Ийм үндсэн хуулийг анх удаа бий болгосон. За хоёрдугаарт энэ үндсэн хуулийн маань онцлог нь гэвэл ерөөсөө бид модернист үндсэн хууль буюу орчин үеийн гэж одоо урлагаар бол тийм ээ. Орчин үеийн гэсэн ийм тодтолтой л гэж ойлгодог энэ үндсэн хуулийг баталсан. Яагаад орчин үеийн гэхдээ зэрэг бид нэгд парламентыг сонгодог, засгийн газрыг бүрдүүлдэг энэ тогтолцоо төр засаг бүрдүүлдэг тогтолцоо бол өөрөө их тогтвортой. Хэдийгээр 4 жилд ингээд солиод сонгогдоод байгаа хэрнээ энэ парламентын засаглалынхаа хэлбэрийг агуулад явцдаг тогтвортой боловч нөгөө модернист гэж байгаа агуулгаараа бол яг энэ одооны дэлхийн энэ хөгжлийн энэ хурдтай хөгжлийн цагт маш хурдан хувирч одоо бодлогын маневр хийж болох одоо тэр бодлогоо засаж хөгжүүлж хурдан солилцтой ийм маневр хийж болох ийм л үндсэн хуулийг бий болгосон. Одоо энэ Монгол улсын ардчилсан шинэ үндсэн хууль гэж нэрлэгдэж байгаа энэ үндсэн хууль бол энэ өнөө цагийн Монголын нууц товчоо гэж ойлгож байна. Тийм учраас миний залуучууд эртний түүх уламжлалаа Монголын нууц товчоогоороо уншин судалж бахархаад ирээдүйн хөгжил зорилгоо Монгол улсын ардчилсан шинэ үндсэн хуулиа нууц товчоо мэт ойлгож ингэж судалж энийгээ баримталж мөрдөж сайжруулж яваарай гэж л одоо захих байна. Монголын ард түмний оюуны хамтын дээд бүтээл үндсэн хуулиа мэдэх төв сахих төв. Монгол улсын үндсэн хууль